Сайн бацхан уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2015 оны 12 дугаар сарын 2-нд Солонгосын Кёнги мужийн Ичон хотод өвлийн хүйтэн Намгүм шөнийн 23 цаг 53 минут орчим өнгөрч байсан. Энэ үед бол ихэнх хүмүүс аль хэдийн унтаж амарцгаасан байсан. Гэвч тэр Намгүмийг хэд хэдэн цагдаагийн машины дууд дохио эвдэн орж ирдэг. Цагдаа нар нэгэн орон сууцны байрны өмнө яаран ирж зогсоод нэг айлын хаалгыг хүчээр онгойлгон дотогш орцгоосон. Байшин дотор Намгүм өрөөний гэрлийг асаахад орон дээр хөдөлгөөнгүй хэвтэх нэг эмэгтэй байсан. Тэр бол 28 настай Ча. Хүзүүн дээр нь боомлсон улмөр тод үлдсэн бөгөөд энэ нь хүн амны хэрэг болох нь шууд тодорхой харагдаж байсан. Түүний амь насаа алдсан энэ байр бол Чагийн гэр биш байсан. Байрны түрээслэгчийг нь шалгаад үзэхэд 50 гаруй настай Пак гэдэг эрэгтэй болох нь тодорхой болдог. Тэр бол Чатай 4 сарын өмнө гэрлэлтэд бүртгүүлсэн түүний нөхөр байсан. Харин хэрэг гарсан өдөр бол тэр газарт нөхөр нь байгаагүй. Мөрдөн байцаалтын явцад хосууд аль хэдийний тустай амьдарч гэрлэлтэд цуцлуулахаар шүүхэд хандсан байсан нь тогтоогддог. Хэргийн газар болсон байр нь Пак ганцаараа амьдардаг байсан түрээсийн байр болох нь мөн тодорхой болдог. Тэгэхээр энэ хэрэг болсон байранд бол амиа алдсан өсгүй амьдардаггүй байсан гэсэн үг. Өрөөнд тэмцлийн улмөр бараг байгаагүй, хөршүүд нь ч ямар нэгэн орилох дуу сонсоогүй гэж мэдүүлсэн. Энэ нь Ча өөрийгөө аюулд орно гэж огт төсөөлөөгүй үедээ халдлагад өртсөн байх магадлал өндөр байгаа гэлтгэж байсан. За ингээд амиа алдсан Ча бүсгүйгийн тухайн өдөр юу хийсэн талаар нь түүний хөдөлгөөнийг нь сэргээж үзэхэд Ча өглөө 9 цаг 30 минутын үед хүнтэй уулзчаад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан бөгөөд түүнээс хойш бол холбоо тасарсан байгаа. Түүний хувьд бол ээжтэйгээ 2 хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Гэхдээ 2 хүүхэд нь бол яг энэ сүүлд гэрэлсэн Пакийн хүүхдүүд бол байгаагүй. Пактай 2 дахь гэрэлсэн байсан гэсэн үг. Ингээд цагдаа нар бол бүх CCTV бичлэгийг шалгаж эхэлсэн. Удалгүй өглөөний 11 цагийн орчимд Пак байрнаасаа аяллаа цүнхч ирээд гарч ирж байгаа бичлэгийг нь олдог. Ингээд цагдаа нар бол шууд Пак тэр даруй гол сэжигтэн байна гэдгийг нь тодорхойлсон бөгөөд түүнийг эрен сурвалжилж эхэлсэн ч тэр аль хэдийний алга болсон байсан. Гар утас нь унтарсан байсан бөгөөд түүний уул мөр бол Инчоны олон улсын нисэх онгоцны буудлыг зааж исэн. Камерны бичлэгийг шалгаад үзэхэд Пак хэрэг гарснаас ердөө 4 цагийн дараа хятад руу нисэх онгоцонд суусан гэдэг нь тогтоогддог. Мөрдөгчд бол энэ нь урьдчилан төрлүүлсэн хэрэгээ хийснийхаа дараа орох гэж төлөвлөсөн түүний төлөвлөгөөд орголт байна гэж үзэжсэн. Гэвч хэрэг үлдээ 7 хоноогүй байхдаа Пак өөрөө Хятадаас буцаж ирэн цагдаа нар дээр ирж хэрэгээ хүлээсэн байгаа. 2015 оны 12 дугаар сарын 8-нд Инчоны нисэх буудлын дээр буухтан мөрдөгчд газар дээр нь түүнийг баривчилж авсан. Байцаалтын үеэр тэр эхнэрээ алснаа хүлээн зөвшөөрсөн ч мөнгөний асуудлаас болж маргалдаж доромжлуулсандаа уурлаж гинт түүний амь насны хөнөөсөө төлөвлөгөө таллах байгаагүй гэж мэдүүлжсэн. Гэвч мөрдөн байцаалтын явцад бол түүний эхнэрийнхээ нэрийг гар утсан дээрээ үнэхээр их алахыг хүсэж байгаа хүн гэж хадгалсан байгаа нь илэрдэг. Мөн гэрээс нь өөрийнхөө гараар бичсэн гэрээслэл олдсон бөгөөд эхнэрээ алсныхаа дараа амиа хорлох талаар тиймэрхүү агуулгатай гэрээслэлийг бичиж үлдээсэн байсан. Мөн Хятад руу нисэх нэг талын тасалбарыг хэрэг гарахаас 2 хоногийн өмнө захиалсан байсан нь ч тогтоогддог. Тэгэхээр ер нь бол төлөвлөгөөт аллах байсан гэдэг нь тодорхой болдог. За мөрдөн байцаагчид бол энэ хоёр хүний харилцааг шалгаж үзэхэд тэд 2015 оны 2 дугаар сард өдөр өдрийн ажил олгох зуучлах товчоогоор дамжин танилцсан байсан. Пакийн хувьд бол ажил олгодог хүн нэсэн, харин Ча бүсгүйгийн хувьд бол тэнд ажил хийх гэж очсон эмэгтэй байсан. За тэгээд анх танилцсанаас хойш Пак өөрийгөө 2 тэрбум воны хөрөнгөтэй, сар бүр асар их орлоготой гэж худлаа ярьж, хэрвээ чи надтай гэрлэж татансах юм бол би чамд тансаг амьдрал, байр, машин, сар бүрийн мөнгө өгч чадна. Тэгэхээр чи иймэрхүү ажил хийх шаардлагагүй гэж түүнийг ятгах итгэлийг нь олсон байсан. За ингээ үүнээс хойш бол танилцсанаасаа 6 сарын дараа тэр хоёр гэрэлсэн боловч удалгүй Пакийн ярьсан бүх зүйл худал болохыг бол Ча мэдсэн. Пакийн хувьд бол үнэндээ баян хүн биш байсан бөгөөд түүний ярьсан зүйл бол бүгдээрээ худал байсан. Ингээд Ча бол энэ зүйлийг нь мэдээд түүнтэй хамт амьдрахаас татгалзан удалгүй гэрлэлтэд цуцлуулахаар шүүхэд хандсан байсан. Харин Пакийн хувьд бол өөрийгөө буруутгахын оронд Чааг буруутгаж ямар ч тийм нотлохоогүйгээр өөр залуутай уулздаг байсан гэж түүнийг бол хардаж эхэлсэн. Тэр бүр Чааг өөрийг нь залилсан гэж цагдаа хүртэл гомдол гаргасан боловч цагдаагийн газраас бол энэ нь ямар ч үндэслэлгүй юм байна гэд хэргийг үүсгэх боломжгүй гэж цуцалсан байсан. Үүнээс хойш тэр хэрэг хууль шийдэж чадахгүй бол би өөрөө шийдэх гэсэн бодолтой болж түүний амь насыг хөнөөх төлөвлөгөөгөө боловсруулсан байсан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 2-ны өглөө Пак Ча руу залгаж хэдийгээр хоёлаа салж байгаа ч гэсэндээ би чамд амласан Genesis машиныхаа мөнгийг өглөө. Чи манад хүрээд ирээ гэж дуудсан байгаа.
Тэг харин Ча эмэгтэйгийн хувьд бол түүний хэлсэнд нэтгээд Пакийн амьдарч байсан байр руу орцсон. Пакийн мэдүүлгээр бол тэд мөнгө болон салалтын талаар маргалцсан бөгөөд дараа нь Пак Чаг орон дээр дарж хүзүүг нь боомлон амь насыг нь хөнөөсөн гэж хэлж байгаа. Хэрэг үлдснийхээ дараа бол урьдчилан төлөвлөсөн маршрутынхаа дагуу нисэх буудлын руу очиж тасалбарыг нь захиасан онгоцондоо суун хятад руу оргон зайлсан байгаа. За ингээд мэдээж бол шүүх хурал болсон. Тэгээ шүүхтээр Пак өөрийгөө зөвтгөхийг оролцоор байсан. Тэр Чаг өөрийг нь ашигласан, мөнгө нэгтэг байсан, доромжилсан гэж мэдүүлсэн ч прокурорууд бол бүх нотлох баримтыг дэлгэж тавьж исэн. Гар утсанд алхахыг хүсэж байгаа хүн гэсэн нэр урьдчилан бичсэн гэрээслэл нэг талын онгоцны тасалбар хохирогчийг худал шалтак хэлэн өөр дээрээ дуудсан зэрэг нь энэ хэргийг бүрэн төлөвлөсөн аллах болохыг нь нотлож байна гэж үздсэн. За ингээд шүүхээс бол Пакд 17 жилийн хорих ялыг оноосон байгаа. Давж заалдах шатны шүүгч гэсэн энэ ялыг нь хэвээр нь үлдээсэн. За ингээд Пакийн хувьд бол ялаа аваад шоронд орсон. Харин амь насаа алдсан Чапскигийн хувьд бол 28 настай 2 хүүхдийн ээж байсан байгаа. Хүүхдүүд нь бол тухайн үед 6 болон 3 настай байсан. За Пакийн хувьд болохоор Чаагаас 25 насаар ах. Тэгэхээр бараг 50 гарчихсан хүн байсан гэсэн үг байгаа. Тэгээ Пакийн хувьд бол хуулийн өмнө шийтгүүлсэн ч гэсэндээ 2 хүүхэд ээжгүй, нэг гэр бүл нөхөж баршгүй гардтай үлдсэн байгаа. За тэгээ энэ хэргийн хувьд бол худал хуурмаг дээр тогтсон харилцаа эцэстээ ямар аимшигтай үр дүнд хүргэсэн болохыг бол харуулсан үнэхээр аимшигтай, эмгэнэлтэй ийм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн бас энэ хэргийг сонсоод юу гэж бодож гин? Хитрхи их мөнгөнд хууртаж түүний амлсан өксүүдэд итгэснээсээ болоод өөрөөсөө 25 насаар ах ямар ч хайр сэтгэлийн холбоогүй хүнтэйгээ мөнгөний төлөө гэрэлсэн бас хүний амь насыг хөнөөх нь бол ямар ч шалтгаанаар бол зөвтгөгдөхгүй нь ойлгомжтой. За тэгээ та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож гин? Өөртөө төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Энэ хэрэг дээр бол хамгийн хэцүү байдалд үлдэж байгаа нь бол юу ч мэдэхгүй ээжигээ алдсан 3 настай 6 настай 2 хүүхэд ах гэж бодож байна. 3 настай хүүхдийн үед бол баг ээжийнхээ царайгч санахгүй, 6 настай хүүхдийн үед бол бүдэг бадаг ээжийнхээ царайг санаж том хүн болох байхаа гэдэг нь бол үнэхээр харамсалтай санагдсан. За тэгээ та бүхэн энэ хэрэг дээр юу гэж бодож гин? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.